Амрыг ирээ сонсогчдоо манай энэ удаагийн Cocktail and Crime podcast маань эхлэхэд бэлэн боллоо. Yay! За, дугаартаа орохоос өмнө уламжлалт ёсоор бид хоёр анхааруулдаг зүйлээ хэлье. Манай подкаст нь насан турш хүмүүст зориулагдсан учраас юмнаас амархан айдаг эсвэл бага насны хүүхдүүд сонсохыг хоригддаг байгаа шүү. За, тэгээд үнэхээр сонсомоор байх юм бол өөрөөсөө араад агаарэ гэж хэлдэг. За, өнөөдрийн дугаар маань манай дулмаагийн ээлж байгаа. Хоёлаа юу яах вэ? Коктейлнасаа эхлээд яриад явах уу? За тэгээд энэ удаагийн коктейлч гэж тэг. За ер нь бол хоёулаа байгаа зүйлээ хэрэглээд гэрийн нөхцөлд амархан зүйл хийхийг ер нь бол эрмэлзээд байгаа тий. Тэгээд маш амархан зүйл сонгосон байгаа. Ер нь бол баг хүн болгоны мэдих Jack and Coke. Окей. Гэтэ яг тийм Jack Daniels whiskey тэгээд Coca-Cola орох. Зүгээр нэг энгийн хойлох биш, би бас дээрээс нь нэмээд юм одоо сонирхолтой хувилбаруудыг оруулъя гэж бодсон. Тэгээд сонирхолтой болгохын тулд нимбэг эсвэл жүржийн хальс эсвэл жуус хийгээд уугаад үзээрэй. Тэгэхээр амар гоё л би одоо өнөөдөр болохоор юу нимбэгтэй төрлийг нь хийцэн байна. Ер нь Coke-ийг ч гэсэндээ ингээ ганцаараа ингээ уухта бас ингээ нимбэгний жуус хийхээр амар гоё одоо час исэн амттай болж өгдөг. Тэгээ өнөөдөр коктейл хийж байгаа болохоор Jack Daniels with lime гэсэн хувилбар хийсэн байна. Вау. Бас өөр амтагддсан биш үү? Жохон нэг юм гашуун часисан амт ороод ирэхээр бас ингээд яг Coca-Cola-ны чихрийг нь яг одоо тэнцвэржүүлээд гэх юм уу та. Харин тий. Зүгээр дан колатой ууснаас бас арай гоё болд юм бэ. Тэ сэргээ одоо юу гэдгийг refreshing болд юм байна. Харин тий. Бас нөгөө сонголт нь болохоор бас жүржийг ингээд жижигхэн шүүсийн шахаад хийвэл бас амар амттай болтой шүү. Тэгээ манайхан тушаад үзээрэй дараагийн удаа ухтагт. Окей. За баярлалаа дулмаад амар гоё санаа байна. За тэгээ хоёлаа дугаартаа орох уу? Хэний тухай ярих чинь? Юу ярих гэж чинь? За тэгээ өнөөдрийнхөө гэмт хэрэгтнэр Канада улсын нэгэн иргэнийг сонгосон байгаа. За тэгээд энэ иргэн Канада улсын Alberta мужид болсон Mark Twitchell гэдэг залуугийн тухай байгаа. Mark Twitchell нь 1979 оны 7 сарын 4-нд Alberta мужийн Edmonton хотод төрж өссөн нэгэн байгаа. Тэгээд багын кино урлаг сонирхолтой том болоод ер нь Hollywood-ийн одоо алдартай найруулагч болохыг хүсдэг нэгэн байсан. За тэгээд багын сонирхол мөрөөдлөө хаялгүй явсаар агаад 2000 онд хойд Alberta-гийн технологийн их сургуулийн одоо радио телевизийн ангийг дүүргэн төгссөн байдаг. За мөрөөдлөө биелүүлэхийн тулд богино хэмжээний кино гэх мэт зүйлийг маш ихээр хийдэг байсан. Ер нь бол өөрийгөө нэг юм олонд таниулчих гэдэл одоо ер нь амар хөдөлгөөнтэй залуу байгаа. Маркийн сонирхдаг жанрууд гэх юм бол sci-fi буюу одоо шинжлэх ухааны уран зөгнөлт бас аимшигын киноны жанрууд. Сонирхлоороо 2007 онд Оддын дайн киноноос сэтгүүлсэн бүрэн хэмжээний киног өөрөө зохиолыг нь бичин найруулан бүтээсэн байдаг. Одоо өөрийн энэ кинонд жинхэнэ Оддын дайнд тоглож байсан жүжигчний хүртэл уран оролцуулсан нь юу хийндээ мөрөөдлөө хэр их биелүүлэхийг хүсэж байсан нь харагдаж байгаа ах. Тэгээд тухайн үедээ гарч байсан Оддын дайн киноны нээлтээс хэдхэн хоногийн өмнө киноныхаа нээлтийг хийх хүсэлтэй байсан боловч харамсалтай тухай яг ямар нөхцөл байдлаас болсныг нь мэдгүй ямар ч байсан бүтээгүй байдаг. Маркийн хувьд sci-fi киноноос илүү түүний хамгийн дуртай жанр бол аимшигын киноны жанр байгаа. Тэгээд аимшигын кинон дундаа сүнс чөтгөр гих мэт тийм paranormal зүйлс биш, харин алуурчинтай бүтээлүүдийг маш их сонирхдог байсан. Түүний хамгийн дуртай кино цуврал нь болохоор манай сонсогчдод сайн мэдэх байх та Dexter гээд цуврал кино байгаа. Мэдгүй хүмүүст нь хальт тайлбарлая. Dexter цуврал дээр юу гардаг вэ гэхээр Dexter гих Майами хотын цагдаагийн байгууллагт одоо цус шинжээчээр ажилладаг залуугийн тухай гардаг байгаа. Тэрээр өдөр цус шинжээчээр ажиллаж орой болоход хийсэн хэргийнхээ одоо хариуцлагыг хүлээгээгүй гэмт хэрэгтнүүдийг агнаж хөнөөдөг тийм хоёр амьдралтай залуугийн тухай гардаг тийм кино цуврал байгаа. Энэхүү цуврал нь 2006 онд гарч эхэлсэн бөгөөд гарснаас нь хойш Марк бүр донтчихсон Dexter гэдэг энэ цувралын бүр зохиолыг нь одоо их хуваар нь юм ингээд бүр аваад уншиж исэн тийм амар дуртай байсан гэх юм да. Dexter гэх цувралыг сонирхол бас өөрийнх нь тэ алдартай одоо Hollywood-ийн найруулагч болох мөрөөдлөө хослуулан өөрөө House of Cards гэдэг нэртэй
зохиол бичиж эхэлсэн байгаа. Энэхүү зохиол дээр нэгэн залуу олон улсын танилцах вебсайтнаас нэгэн эмэгтэйтэй танилцсан дотносдог. Тэгээ хэсэг хугацааны дараа тэр чаталдаг ярьдаг байсан эмэгтэйтэйгээ уулзахаар түүнийг зорион очдог байгаа. Залууг ирэхэд нөгөө танилцсан эмэгтэй бус харин онлайнаар эмэгтэй хүн болон жүжиглэж хохирогчтой олдог тийм цуврал алуурчин эрэхтэй угтаж байдаг. Тэгээ иймэрхүү өрнөлттэй кино зохиолоо бичин дуусгаж 2008 онд зураг авалтандаа орсон байдаг. Маркийн бичсэн энэ зохиолд хоёрхан л жүжигчин хэрэгтэй байсан нь гол дүр болох цуврал алуурчны дүрд Марк өөрөө мөн хохирогч болох эрэгтэй байсан. Хохирогчийн дүрийг бүтээх эрэгтэйг Марк хайхдаа онлайн танилцах вебсайтнаас хайж эхэлсэн ба. Catfish буюу өөр нэгэн хүн болж жүжиглэн хүмүүсийг орхитох арга байдаг шүү дээ, catfish гэд. Тэр аргаар Марк эмэгтэй хүн болон жүжиглэж эрэгтэй хүмүүстэй танилцах вебсайтнаас чаталж эхэлсэн. Ийхүү хохирогчийн дүрд тоглох нэгэн залууг олсон нь Gillis Tetrault гэх залуу бөгөөд танилцсан вебсайт нь болохоор одоо хүртэл байдаг Plenty of Fish гэдэг вебсайт байсан. Марк тэр вебсайтн дээр Sheena гэдэг эмэгтэй болон жүжиглэж Gillis-тэй танилцсан дотносон байгаа. Gillis танилцсан эмэгтэйтэй уулзахаар шийдэж тэр хоёр өдрөө товлсон байдаг. Sheena гэх эмэгтэй Gillis-т хэлэхдээ манай гэрлүү орж ирэхдээ артлын гаражны хаалгаар ороод ир гэж мессеж бичсэн байдаг. Gillis тэгээ тохирсон өдрөө Sheena гэх эмэгтэйгийн гэрт нь очиод гараж руу нь ортол өөдөөс нь хоккейний маск өмссөн цахилгаан бороохотой эрэгтэй гинт гарч ирж түүнийг цохин унгаасан. Тэр залуутай нэлээд ноцтолцсны эцэст энэ Gillis гэх залуу аз болж цогтаад чадсан. Gillis залуу яагаад энэ тухай цагдаад мэддэггүйг асуухад нэгдүгээрт түүнлүү дайрсан залуу болох Mark түүнийг цагдаад мэддэх юм бол гэр бүл болон хайртай хүний чинь бүгдээр ингэ алан шүү гэж сүрдүүлсэн. Хоёрдугаарт өөрөө бас маш ихээр эцэн учраас цагдаад мэддэггүй гэд хэлсэн байдаг сүлд. За энэ хүн хохирогчийн дүрд тоглох байсан эхний залуу бүтлгүүцсэн. Марк дахин танилцах вебсайт руу орон эргэлтээ үргэлжлүүлсэн байдаг бөгөөд энэхүү 2008 оны 10 сард John Altinger гэх 38 настай эрэгтэйтэй танилцсан. Энэ залууг Johnny гэж найзууд нь дуудаг учраас үүнээс цааш Johnny гэд дуудаад явчих. Johnny газрын тосны хэрэгслийн үйлдвэрт ажилладаг. Найз нөхдийнхөө хайр хүндлэлийг хүртсэн тийм найрсаг нэгэн залуу байсан. Түүний амьдрал бол өөрт нь маш сэтгэл хангалуун байсан хэдий ч ганц дутаж байсан зүйл нь эхнэр гэр бүл байсан учраас танилцах вебсайтанд бүртгүүлэх шийдэл гаргасан. Ийхүү бас тэр Plenty of Fish гэдэг вебсайтн дээр явж агаад Jane гэх эмэгтэйтэй танилцсан чаталсаар дотноссон байдаг. Ийхүү 2008 оны 10 сарын 10-нд Johnny найзуудаа Jane гэх чадлаж буй эмэгтэйтэйгээ уулзах гэж байгаагаа хэлсэн. Тэр эмэгтэй уулзахаасаа өмнө Johnny руу имэйл бичсэн байдаг. Жохон урт имэйл гэхдээ гол утга нь чамтай уулзах үнэхээр тэл хөдлөж байгаач чамайг гаж донтон биш гэдгийг батлах хэрэгтэй байна. Онлайнаар байгаа байдал чинь таалагдж байгаа хэдий ч чамайг одоо ямар эрхтэй хүн гэдгийг би мэдэхгүй. Яагаад гэвэл хүн болгон онлайнаар худлаа ярьж чадна. Тийм учраас чамайг гэртээ оруулахаасаа өмнө би чамайг харахыг хүсэж байна. Тийм учраас чи манай хаусны араас гаражны талд хүрээд ирээрээ. Тэгээд би чамайг цонхоороо хараад оруулъя гэж имэйл бичсэн. Хэрвээ энэ байдал чамд эвгүй санагдвал би ойлгож байна. Гэхдээ би болгоомжтой байхыг хүсэж байна. Чи дургуутсахгүй бол хэлээрээ. Дургу байвал би бас ойлгоно. За баахан хүнд юм ярьчихлаа гэснээс нэрээ чи 4 хоногийн амралтаа авсан юм бол би чамайг хэдэн хоног өөртөө байлгаж болох юм. Чи баруун хувц хунараа бэлдээд манад хүрээд ирсэн дээр байхаа LOL хэ гэж бичсэн байгаа хгүй имэйл дээр. Иймэрхүү байдлаар толгойг нь эргүүлээд 7 цагийн үед Johnny найздаа тэр Jane гэдэг эмэгтэйтэй уулзах гэж байна гэсэн имэйл явуулсан байдаг. Найз руугаа явуулсан имэйл дээрээ хэ гэдэг инээж байгаа хүртэл бичсэн. Тухайн үед Johnny ингээд ямар их одоо юу хэмдэ баяртай байсан нь бол харагдаж байгаа. За тэгээд Johnny хэлсэн хаягн дээр нь ирээд хаусны ард байрлах гараж руу явсан. Johnny гаражны хаалгаар ороход гаражны дунд том төмрөн ширээ мөн кинон дээр гардаг шиг бүх хаан болон шалыг пластикаар бүрсэн байдалтай огцсон. Яг тэр тухайн бэлдсэн байдал нь Dexter гээд цуврал кинон дээр гардаг алгын өрөө шиг тохижүүлсэн байдалтай. Johnny-г орж ирэхэд Mark араас нь
дайрч турбаагаар цохин унгааж хит хитэн удаа хутгалж түүний амийг хөнөөсөн. Марк Жоныг хөнөөсний дараа шатаан устгах гэж оролцсон боловч бүтлгүйсэн. Тиймээс түүнийг мөчлөн дөрвөн мөч болон дотор эрэхтнийг нь муу усны сувг руу хайсан байдаг. Энэ явдлаас хэдэн хоногийн дараа Жоны ажлаасаа гарах өргөдлөө имэйлээр явуулсан бөгөөд бас найзууд нь Жоныгоос тийм хачирхалтай имэйл авсан. Тэр имэйл дээр юу гэж бичсэн байсан бэ гэхээр сайн уу би Жен гих үнэхээр гайхалтай эмэгтэйтэй танилцсан бөгөөд намайг удаан хугацааны аялалд авч явах санал тавилаа. Бид хоёр Коста Рикад байрлах түүний хаусанд байх бөгөөд удахгүй холбоо барих дугаар та нар руу явуулна. Би 12 сарын 10 хүртэл гэртээ ирэхгүй. Гэхдээ имэйлээ боломжоор шалгаж байх болно гэсэн имэйл явуулсан. Жоны найзуудын гайхшрыг төрүүлсэн нь нэгдүгээрт Жоны гинт ингэж одоо хамаг зүйлээ хаяад явахар хүн биш. Хоёрдугаарт энэ имэйл Жоны шиг сонсогдоогүй. Тиймээс найзууд нь Жоныгийн гэрийг шалгахаар шийдэж гэрт нь нэвтрэн орсон. Гэрт нь орсон чинь хувцас хунаар ингээд цүнх бүх юм нь хивэндээ угаагаагүй аяг хүртэл байсан. Бас хамаг юмыг ингээ шалгаад үзсэн чинь паспорт нь хүртэл гэрт нь байсан. Гэр орны байдлыг харахад удаан хугацаагаар гадагшаага бүр Канадаас бүр Коста Рика руу явсан мэт харагдаагүй учраас тэд нэр цагдаад мэдгэдгээр шийдэж алга болсон хүний хэрэг үүсгэсэн байдаг. Жоныгийн алга болсон байдалтай Маркийг холбоод маш амархан байсан. Яагаад гэвэл Жоны уулзах хүнийхээ нэр болон хаягийг тухайн алга болсон тэр өдрөө имэйлээр явуулсан. Маркийг дуудан мэдүүлэг авахд Жоныг танихгүй, мэдэхгүй ямар хүн байдгийг хизээж амьдралдаа харж байгаагүй та нар юу яриад ойлгохгүй байна гэсэн мэдүүлэг өгчөд нүдэн бодилж исэн. Гисэн хідээж хоёр дахь удаага мэдүүлэг авахд Марк хэлэхдээ тийштэй Жоны гэдэг залуугаас би нэрээ машиныг нь худалдаж авсан. Тэрийг санчлаа. Тэр залуу найз бүсгүйтэйгээ Коста Рико явах гэж байгаа учраас машинаа зарж байгаа гэсэн. Тэгээ би машиныг нь $40 худалдаж авсан гэж мэдүүлсэн байдаг. Машин $40 аавна гэж байхгүй шүү дээ. Ийхүү гинэд мэдүүлгээ сольсон нь Маркийг гол сэжигтэн болохыг баталж өгснөөр 10 сарын 31-нд албан ёсоор Маркийг 1-р зэрэглэлийн хүн амны хэрэгт буруутган мөрдлөг түн дээр төвлөрсөн баг. Маркийг Жоныгийн үхэлд буруутайг нотлох баримтуудаас хамгийн сонирхолтой нь түүний бичсэн зохиол. Одоо нөгөө Холливуудын том найруулагч түлээ зохиолч болох хүсэлтэй хүн шүү дээ энэ чинь. За тэгээд түүний бичсэн энэ зохиолын гарчиг нь SK Confessions буюу орчуулбал цуврал алуурчны өчил. Тэгээ зохиол нь бол маш уурт мэдээж. Гэхдээ зохиол эхлэхдээ энэ түүх нь бодит явдлаас сэдвлэн бүтээгдсэн бөгөөд хэрэгтэн хамгаалахын тулд дөрүүд болон газруудын нэрийг сольсон байгаа. Энэ түүх нь цуврал алуурчин болох үйл явцын түүх. Бусдын адил би шин чадвараа сориход алдаа оноо их гаргасан. Тиймээс бүр ихнээс нь эхлэе. Тэгээд чи миний яг юу ярьж байгааг ойлгох болно. Би яг хизээ хаана юунаас болж ийм зүйл хийхээр шийдснээ санахгүй байна. Гэхдээ шийдвэрээ гаргахад мэдэрсэн мэдрэмжээ тод санаж байна. Миний бие маш хөнгөрч ад жаргал таашаалын дээдийг мэдэрсэн гэж зохиол одоо эхэлсэн байдаг. Цааш нь уншихад энэ цуврал алуурчин ямар хэрэгсэл хэрэгэлсэн, яагаад тухайн тэр хэрэгслүүдийг сонгосон, бас хаанаас авсан мөн яг хэрэглэхдээ яаж хэрэгэлсэн талаар одоо дэлгэрэнгүй бичсэн юм маш урт одоо галзуу зохиол байсан. Мөн танилцах вебсайтн дээр ямар нэр хэрэгэлсэн тухай бичсэн байдаг. Хэлэхдээ мэдээж би мангар биш учраас IP адресаа хамгаалах арга хэмжээ авсан. Бас эмэгтэй хүн болж жүжиглэхдээ маш их судалгаа хийсэн. Эхлээд өөрөө танилцах вебсайтанд бүртгүүлж ямар эмэгтэй болж жүжиглэхийг хүсэж байгаагаа тодорхойлсон. Яг хүссэн эмэгтэйгээ олсны дараа түүний нэр, зураг гих мэт зүйлийг хуулбарлаж өөрийнхөө шин дүрийг бүтээсэн. Сонгосон хохирогч болгон дэлхийгээс цэвэрлэгдсэний дараа би өөр нэгэн шин эмэгтэй болж хувирдаг. Хохирогчоо яаж сонгосон бэ гэвэл дундаж насны ганц бие ганцаараа амьдардаг эрэгтэй. Ийм эрэгтэйг сонгоход олон шалтгаан байсан. Нэгдүгээрт түүнийг эрхнэр нь дуутахад амархан юу ч хийхээс боцохгүй цангасан байгаа. Хоёрдугаарт ганцаараа амьдардаг ганц бие эрхтэй санхүү боломжийн байх магадлал өндөртэй. Бүх зүйл дууссаны дараа санхүүг нь би өөртөө ашиглах бүрэн боломжтой. Мөн ганцаараа амьдардаг учраас бүх зүйл дуусаж түүнийг үгүй хийсний дараа би гэрт нь орж түүний амьдралаар амьдрах боломжтой гэж бичсэн байдаг. Мөн Марк энэ үйлдэлээ хийхдээ хэрэгэлсэн бүх зүйлийн тухай бичсэн нь ангийн дэлгүүрээс агнсан ангаа боловсруулах иж бүрдэл авсан. Тэгээ зохиол дээрээ бичгтээ бодоод үзэхэд энэ явдалд яг таарсан байгаа биз дээ.
том амьтныг янзлах иж бүрдэл. Тэр иж бүрдэл нь дандаа гараар янзлах хэрэгслүүд байсан бөгөөд Марк бичихтэй цахилгаан хэрэгсэл нь хамаг таашаалыг үгүй хийдэг. Бодоод үздээ өөрийн гараар яс шүрмсийг нь тасалж байна гэж бичсэн эдгээр зүйлсийн хамгийн аимшигтай нь хөнөөсөн хүнийхээ тасалсан толгойг аван амийг нь хөдөлгөж өөртөөгөө ярьж байгаа мэтээр тоглож инээж байсан талаараа бичсэн байдаг зохиол дээрээ бас нэг дурдсан зүйл нь миний аллах хийсэн хутга өөр спешиал байсан. Би албаар чамин цэвэрхэн зэвсгийг сонгосон нь цэргийн зэрэглэлийн ангийн хутга байсан. Хүзүүгийн цэвэрхэн хэрчээд хурдан цус алдуулан хөнөөх зорилгоор сонгосон. Би тийм зэрлэг тамалдаг залуу бишээ. Чигш. Алгын өрөөгөө бэлтгэхийн тулд их хэмжээний пластик авсан бас скотч болон хогийн уут цуглуулсан байдаг. Эдгээр пластик, скотч хогийн уутнууд нь бүгд байрны засварын үед хэрэгэлдэг учраас бүгд heavy duty буюу хүнд даацын байсан байгаа. За мөн цахилгаан бороохоо авсан нь тэднийг цахилгаан зохиулж шүрмсийг нь цочроож эсэргүүцэх боломжгүй болгох зорилготой. Мөн airsoft pistol гэх сумгуу бууддаг буу авсан нь тэр киногоо хийж байхдаа энэ бүх зүйл чинь кино зураг авалт болоод байгаа шүү дээ. Кино зураг авалтын үе тэр буу нь жинхэнэ буу шиг харагдах зориулалттайгаар авсан байна. За тэгээ Маркийн гэрээс олцсон гол нотлох баримт нь энэ зохиол байсан хэдий ч яг нотлох баримт биш учраас түүнийг яг хэрэгтэй болол 100% холбож чадахгүй барьцгүй учраас. Гэхдээ Маркийн машиныг шинжилгээнд оруулахад машин дотроос нь Johnny-гийн ДНК илэрсэн байна. Мөн хажуугаар нь машин дотор нь sticky note буюу наалтдаг жижигхэн цаас гэдэг шүү дээ. Тэрэн дээр өөртөө зориулж бичсэн тийм сануулгууд гэх юм уу тийм лист байсны хамгийн түрүүнд нь хамгийн дээдлэлт нь бичсэн нь алгын өрөөг цэвэрлэх. Хоёр дахьт нь бичихтэй эхнэрээсээ өөр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд ор тийм нөт бичсэн байсан. Тухайн үедээ Марк эхнэр хүүхэдтэй байсан бөгөөд охин нь 9 сартай. Тэрнээс яг гаднаас нь харахад Mark Twitcher энгийн нэгэн залуу кино найруулагч болох хүсэлтэй маш хөдөлгөөнтэй богино хэмжээний кино болон бүрэн хэмжээний кино хийдэг тийм хүсэл мөрөөдөлтэй сайхан гэр бүлтэй залуу байсан. Гисэн хэдий цаагаараа юм гачин зохиол бичээ тэрийгээ бүр жинхэнэ болох гээд бүр донтчихсан ийм нэгэн залуу байна. Түүний компьютерийг шалгахад Dexter киноны ном зохиол байсан. Мөн түүний Facebook-ыг харахад бүр Dexter-тэй холбоотой бүх fan page-ийг like and follow хийсэн байсан. Тэгээ бас онлайнаар Facebook дээр хүмүүстэй харьцаж байхдаа өөрийгөө хүртэл Dexter гэж дууддаг байсан байгаа байхгүй. Бүр тийм Dexter бүр донтчихсон. За ингээд хэрэг болсноос 2 жилийн дараа буюу 2010 онд Marston Johnny-гийн цогцыг хаана нууж алга хийсэн талаар дэлгэрэнгүй зураг зурж мөрдөгч нарт өгсөн байна. Тэгээ яг өөрийнх нь тэр хэргийн газар руу явж байгаа мөрдөгч нартай хамт явж байгаа бичлэг байгаа. Тэрний линкийг энэ доор нь оруулчих. Энэ бичлэгэн дээр харахад мөрдөгчд Маркийг ер нь жоохон өдсөн байдалтай чи өөрийнхөө түүхийг баг биччихлээ дээ. Чамд хүний мэс байвал Johnny гэр бүлийнхэнд нь өгч энэ түүхийг дуусгах хэрэгтэй. Цогцтой цогцсгүйч чи угаасаа баригдсан. Гэхдээ гэр бүлийг нь бодоод чи Johnny-г өгчөөч гэснээ тэр мөрдөгч нь Марк юу бодон суун бэ гэснээ хотын дундуур сүүлчийн удаа явж байгаа ийм хэрэг хийсэн Марк юу бодон суун бэ чи на бодож байгаа бодлуудаа бичиж авахаа мартваа гэх мэтээр амир яжилж исэн Маркийг тэгсэн хэдий ч Марк нэг юм ямарч гим буруутай гэсэн тийм юу ах нүүрний хойруул аахгүй тийм зэвүүн царайтай суугаал яваадсан манахан харж байгаа. Шүүх хурлын явцад Марк өөрийгөө өмөрч хэлэхдээ Johnny над руу дайрсан учраас энэ бүх зүйлийг би бие хамгаалах гэж хийсэн. Миний хүснээр төлөвлснөөр бол Johnny надтай уулзахаар манад ирнэ. Тех үед нь би бүх үннийг хэлэх байсан. Тэгээд Johnny уурандаа онлайнаар сошиал медиагаар миний энэ хийсэн тухай ярьж, миний хийсэн богино хэмжээний киноны талаар хүмүүс шуугаж алдарт хүрэх ёстой байсан. Гисэн хэдий ч Johnny ууралж над руу дайрсан учраас яах аргагүй би бие хамгаалан Johnny-г өнөөсөн гэж шүүхийн танхимд дурсан. Гисэн хэдий ч түүний бичсэн зохиол, гараашаа бэлдсэн байдал, мөн машин дотроос олцсон ДНК гэх мэт нотлох баримтан дээр үндэслэн шүүхийн танхим суух иргэдийн төлөөлөгчд
түүнийг 1-р зэрэглэлийн хүн амны хэрэгт буруутай хэмээн үзэж насаараа хоригдох ялыг оноосон байна. За ингээд насаараа хоригдож 25 жилийн дараа тэнцэнгээр гарах өргөдөл өгөх боломжтой. За тэгээ шүүх хурлын явцад бас эхний залуу байна штэ Gillis гэ тэр залууг хөнөөх гэж оролцсон учраас хүний амьд хүрэх гэж оролцсон хэрэгээр шүүхэд дуудсан боловч харамсалтай хангалттай нотлох баримт байхгүй учраас нэмэлт ял авч чадаагүй байдаг. За тэгээ ийхүү Mark Twitchell Канад улсад одоо насаараа хоригдож байгаа нэг солиотой aspiring кино найруулагч байна. Маркийн гэрийг нэгжиж байхад бас олцсон нэг сонирхолтой зүйл нь Profile of a Psychopath гэх 7 хуудастай хэмдээ тийм psychopath-ны намтар гэх юм уу да. Тийм одоо зүйл байсан. Энэ түүхийг шүүх хурлын явцад хэрэглээгүй учраас дэндүү график байсан. Тэрэн дээр бичгтээ хэрхэн ажилдаа явлаа гэж их нэртэй худлаа ярьдаг байсан. Харин үнэндээ кофе шопт суугаад одоо энэ House of Cards гэх энэ аллагын тухай те цоврал алуурчны тухай зохиолоо бичдэг байсан талаар дурдсан байсан. Бас бичгтээ би амьдралынхаа турш өөрийн л хүссэн зүйлээ хийдэг. Бусдын хүсэл бодол надад огт хамаагүй. Би гин буруу харуусал гих мэдрэмжийг огт мэдэрдэггүй. Эхнэр минь миний амьдралтаа учирсан хамгийн гайхалтай эмэгтэй, сайн ч ээж тэгсэн хэдий ч би араар нь тавьдаг. Түүнд хайргуудаа биш, харин араар нь тавих тэр одоо сэтгэл хөдлөл мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг учраас би өөрийгөө танин мэдэх явцад мэдсэн нэг зүйл нь би маш violent хүн. Намайг болон миний хайртай хүмүүсийг зовоосон хүмүүсийг хөнөөхийг би их хүсдэг. Гэх мэт одоо өөрийгөө бараг оншилсан маягаар бичсэн тийм 7 худаст тэмдэглэл гэх юм уу да зүйл байсан байгаа. Dexter гих цувралд бас маш их донцсон байсныг нь одоо илэрхийлэх нэг зүйл нь 20 ангид байхдаа 2013 оны 5 сард өөрийнхөө тэр 20 өрөөнд зурагт даван тавьж Dexter шоуны төгсгөлийг үзэж дуусгасан гэж байгаа. Одоо хүртэл 20 ангидаа зураг зурж зохиол бичиж цагийг өнгөрөөдөг. Тэгснээ өөрийнх нь тэр нөгөө танилцах вебсайтны профайл нь одоо хүртэл байдаг юм шиг үлээ. Би яг олж чадаагүй зүгээр нийтлэлүүдээр бичсэн байсан. Тэгээд тэрэн дээр өөрийнхөө ингээ зургийг тавьсан. Тэгснээ өөрийнхөө талаар бичсэн нь би урлагийн маш их мэдрэмжтэй philosophical хүн. Эмэгтэй хүнтэй одгил санаагаар одоо холбоо тогтоох нь надад хамгийн чухал. Би теннис тоглох дуртай, би бороонд дуртай, зохиол бичиж зураг зурах дуртай. Тэгснээ миний бүтээлч зохиолч байдал хизээж дундуршгүй. Тэгснээ над шиг одоо сонирхолтой чөлөө сэтгэлгээтэй эмэгтэйг хайж байна гэсэн тийм танилцах вебсайтны профайл нь одоо хүртэл байдаг гэсэн. Ийм нэг хэрэг байна. Mark Twitchell энэ залуугийн бага нас гэр бүлийн байдлыг нь хайхад бол тийм нэг амар өргөн мэдээлэл бол ер нь бол гарч ирээгүй. Тэг мэдээж энэ явдлаас хойш ихнэр нь салаад хүүхдээ аваад амьдралаа зохиогоод явсан байдаг. Тэгээд 20 ангид байхдаа бас нэг мэдээлэл хийсэн нь дахиж миний хэргийг зөвхөн авч шүүхийг хүсэж байна. Яагаад гэвэл тухайн үед маш их хэмжээгээр миний тухай хэвлэл мэдээллээр цацагдчихсэн учраас иргэдийн төлөөлөл бол буруу шийдвэр гаргасан гэж би бодож байна гэж хүсэлт гаргасан боловч өөрөө 2012 онд хүсэлтэд хаясан байдаг. Одоо буцаан авсан гэх юм уу да. Тэгээ нэг ийм хэрэг байна. Яг гэр бүлийн хувьд бол тийм мэдээлэл алга харамсалтай олигтой мэдээлэл олж чадсангүй. Тийм болохоор яг бага наснаас ч юм уу тиймэрхүү ямар нэгэн гэр бүлийн тийм нөлөө байсан үгүйг нь бол сайн мэдэхгүй байна. Ийм хэрэг байна да. Дөггүй минь. Урд нь ерөөсөө сонсож байгаагүй хэрэг байна. Тэгээд би нэг л юм бодож сууж илээ. Энэ одоо Dexter-ийн чухам фэн гिचээд Dexter ч одоо нийгмийн хогшаар алуурчдыг одоо бус охроос хүмүүс алдаг үстэй. Тэгээд энэ одоо яагаад юм гим зэмгүй хүн алаад тэгснэ өөрийгөө Dexter гэж бодчихоо. Алтай хаан гарчоо гэхгүй. Харин за. Өстой сони юм байна. Ингиж кинонд бас ингэтлээ донтож тэрийг жинхэнэ амьдрал дээр хийж ийн гэдэг чинь бас л нормал хүн бол бишлэн те яаж ч утсан одоо фантаза жинхэнэ ялангуяа одоо хүний амьд хүрэх фантазиг жинхэнэ амьдрал дээр хийж чадчихин гэдэг чинь өөрөө асуудалтай гин шинж юм болов. Би бас бодчихлаа энэ хэргийн тухай хэлсэн чинь одоо судалж хахад Жоннигийн найзууд ямар амар мундаг хүмүүс л гэж бодлоо. Найзууд нь ингээл имэйл бичээл тэгэнгүүт нь Жонни шиг сонсогдохгүй байна да. Хизээ Жонни юм мессеждэг байлаа. Жонни ингээр хүн биштэй гэл бүгдээрээ нийлж байгаа л гэр оронд нь очиод шалгаал тий. Тэр надаас амар таалагдсан бас бодчихлаа. Сайн найзтай явахад алдахгүй мэн шүү найзуудаа. Тийм тий. Найзууд нас сүрхий хэрсүү байна. Тэгээ яхаа нөгөө бас онлайнаар дейт хийсэн гэж сонсчоод
бодчихлээ. Урд нь хоёлоо бас ярьж исэн тий. Анх одоо хүнтэй танилцчаад танихгүй хүнтэй одоо онлайнаар танилцчаад уулзахдаа ер нь бол олон хүнтэй public газар уулзж ивэл зүгээр тэгээ дээрэс нь яг ийм хүнтэй уулзах чи шүү. Утасны дугаар нь энэ шүү. Ийм зүс царайтай хүн шүү гэд найзуудтай ядаж ганц итгэдэг хүндээ хэлцэн бахад ер нь бол нэх буруутахгүй тий. Тийм штэ. Бас энэ дээр нэг юм илээ гэж бодож илаа. Одоо хүмүүстэй танилцсангуудаа одоо ч тий ухаалаг утасны ирэн бүх утас камертай болчлоо. Facebook Messenger хүмүүс ярьдаг болчлоо. Уулзахаас өмнө яадаг юм шууд юу байхгүй видео кол хийхгүй яд царайг нь хараад Тийм ч юм уу үнэхээр яг хэлж байгаа тэр залуу ч юм уу үнэхээр тэр хэлж байгаа яг эмэгтэй ч юм уу гэдгийг нь бас шалгахад бол нэг амар буруутахгүй л ах. Тас болгоомжтой байхгүй бол технологи хөгцсөн гэд тэрэн дээр нэг амар найдаад авах бас хэрэггүй штэ тий. Бас өөрөө өөрийгөө хамгаалж бүх авж болох боломжтой тийм арга хэмжээг сэрэмжлэх арга хэмжээг өөр нь авахд бол буруутахгүй байна. Маш сонирхолтой хэрэг ярьж өгсөнд болмоо да баярлалаа. Тэгээд манай сонсогчд маань ч гэсэн нэгийг бодоод сууж байгаа хаа гэж бодож байна. За тэгээ уламжлалт төсөр бит хоёр дугаартай холбоотой зураг болон одоо бусад мэдээллүүдийг Instagram болон Facebook. За Facebook одоо болчлоо мета илүү. Тийм болчихоо яач вэ? Тэгээд тавьчих. Тэгээд та хэд маань ороод сонирхоод үзээрэй. За тэгээд энэ хүртэл сонсон хүмүүс маань хэн байдаг лээд болмаа? MVP Бүх MVP нартай баярлаа. Бид хоёр харж байгаа шүү гэж өргөлж хамт байдагт бүгдээрэнд нь баярлаа. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Bye.